За сайн мэдсэн үү? За хэдүүлээ mesh. За mesh дээр ажиллаж үзье. За mesh нь surface шүү. Энэ solid бас юугаар ялгаатай вэ гэхээр за энэ маань гадаргуу болон биетүүд дээр тодорхой одоо хэлбэрийн өөрчлөлт оруулахад тийм их тохиромжтой байна. За тэр face дээр тийм ерөнхийдөө хэлбэрүүдийг оруулж өгөөд өөрчлөлтүүдийг хийгээд за төрөл бүрийн одоо зүй тогтолгоо тийм ээ тийм одоо бит үүсгэж тэрнээсээ загвар дизайн гаргахад их тохиромжтой ийм хэрэгсэл байгаа. За одоо хэдүүлээ энэ дээр төрөл тус бүр дээр нь ажиллаж үзье. За би одоо энэ тодорхой нэг хэдэн одоо өгөгдлүүдийг бэлтжлээ цагаа ашиглах үүднээс за энийг ингээ хараад үзэх юм болно тий хэлбэр энэ хэдэн мөрийн шугамд ч тийм үү тий ингээ төрөл тус бүр дээр хэрэглэгдэх одоо обжектууд энд байж байна л да. За хэрвээ ингээ бид нар харах юм бол энэ тий mesh хэсэг дээрээс харах юм бол за энд бол нэг стандарт mesh-үүд буюу нэг стандарт геометри битүүдийг үсгээд тэрнээсээ одоо ингээ өөрчлөлт нэг стандарт гадрах хэсгээсээ хон хойлгож бүдийлгэж одоо юу гэдгийг тийм ээ тодорхой нэг сегмент хэсгийг өөрчлөх боломж бол тэр байж идэг гэсэн. За энд бол нэг байгуулалтын аргаар тийм ээ эргэлт тэрийн болгон одоо ашиглагдаад байдгүй тийм ээ гадаргуудыг үүсгээд за эндээс өмнө бид нар яг тэр цул бит болгож болно тэрийг бас surface руу бас хөрвүүлж болно тийм эхлээд тэр битээ үүсгчээд засвар хийж болно гэсэн. Засвар хийчээд тийм ээ тэндээсээ одоо конверт хийж болно. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр ажиллаад эхлэе. За магадгүй за энэ би нэг юм тойрог аваад энэ нэг шулгаацсан шүү дээ. За энийг би зүгээр юм эргэлтийн биш хийж үзье. Эргэлтийн тийм surface үсгээд явъя. За тэгэхээр энэ эргэлдэх гээд байгаа обжектыг сонгоод эргэлдэх тэнхлэгээ сонгоод өгье. За энэ дээр нөгөө өнцөг үг гэж байгаа тийм. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр нэг за хэдэн градусаар эргэлдэх юм гэж асууж байна тийм. За 270 градусаар эхлэх өнцгөө тгээс эхлээд 270 эргэлдэх ийм хагас юм. Ингээ хараад үзье л дээ. Хараад үзэхэд нэг ийм. За ийм босгочихж байгаа байхгүй. За тэгэхээр хэдүүлээ surface үүсгэхдээ, бит үүсгэхдээ ээжсэн тийм ээ харж исэн. Ер нь бол ямар байдлаар гадаргуу битийг үүсгэх гэдгээ зарчмаа ойлгож авч бас энэ дээрээ адилхан. Энэ дээр нэг өөр зүйл нь болохоор тэр гадаргуу хэсэг дээр энэ сегмент энэ хэсгүүд дээр тийм бид нар өөрчлөлт орж хэлбэрийн засах боломжтой. Хэлбэрийн засчаад за тэрнийг яг конвертлоод гадаргуу юм одоо бит болгож болно тийм ээ. За тэгэхээр энэ бол дизайн хийхэд тохиромжтой байдаг гэсэн үг. За тэгвэл одоо жишээ нь одоо бид нар тийм энийг serve өөрөөр хэлбэл одоо тодорхой нэг тийм одоо зам зааж өгөөд хоёр чиглүүлэгчийн дагуу тийм ээ одоо хэрхэн бит үүсэх юм бэ гэдэг асуудал энэ дээр байж байна тийм. За тэгэхээр rule surface гэдэг ашиглах юм бол за одоо жишээ нь биднэрт одоо ийм юм байж байгаа шүү дээ тийм. Би яг нэг юм гурвалжин дөрвөлж хоёр бэлдсэн байна л да. Энэ дэр одоо ямар ч хийж болно. За тэгэхээр эндээсээ за эхлээд одоо дөрвөлжингээс сонгоцсон одоо second гэхээр гурвалжингаас сонгоод өглөө шүү дээ. Тэгэхээр биднэрт одоо өөрөөр хэлбэл нэг ийм surface үүсчихэж байгаа гэсэн үг. За одоо тэгээд хэдүүлээ үргэлжлүүлээд тийм. За энэ дээр нэг юм мөрий замаар нэг юм шулуун шугам шилжиж хөдлөнө гэж бодвол тийм ээ. За хэдүүлээ энэ дээр бол яг за бид нар одоо tab surf гэдэг команд өгөөд эндээс эхлээд яг fat замаа зааж өг гэж байна шүү дээ. Дараа нь яг нөгөө нэг өөрөөр хэлбэл хөдлөх тэр direction ямар энэ одоо fat чинь ямар тийм ээ чиглэлээр явах юм бэ гэдгийг одоо заагаад өгч хэрэгтэй юм байна. За
тэгэхээр нөгөө зарчмуудыг ойлгож авч байна тийм ээ. За тэгвэл одоо энд би нэг юм хэдэн окторгон мөрөөр шумууд зурсан байгаа л да. Тэгээд нийлүүлсэн байж байгаа. За энэнгээр хүрээлэгдсэн юм одоо гадаргуу яаж үсэх юм бэ гэдэг асуудал байна. За тэгэхээр хэдүүлээ эндээс нүтэй edge surf гэдэг. Бид нар бол өөрөөр хэлбэл энийг бол гараар бичиж өгөхд бол одоо энэ товчлыг бичиж өгч болно гэсэн. За тэгэхээр одоо эндээс за өөрөөр хэлбэл хүрээлэгдсэн битүү тэр шугамудаа заагаад өгч хэрэгтэй гэсэн. Энэ тэгэхээр дээрээс харахаар ректангл шиг харагдаад байгаа юм. Үний ирэг дээр энэ маань нэг ийм гадар үүссэн байгаа шүү гэдэг асуудал байгаа гэсэн. За одоо та нар ингээд харж шít тийм. За би энийг ингээд дэшин зайлуулаад тавьчих. За энийг ч гэсэн адилхан ингээд зайлуулаад тавьчих. Өөрөөр хэлбэл энэ биетүүд гадаргуунууд маань ингээд замаас салаад ингээд салангаад байж болж байна. За одоо хэдүүлээ энэ дээр яах вэ гэхээр энэ одоо нэлээд юм торон загвар маань юм шивүү байгаад байгаа тийм. За энийг бид нэс өөрчилж болно. Яг гэвэл нөгөө энэ дээр нөгөө surf tab гэж хад энэ дээр өөрөөр хэлбэл нөгөө нэг юм тэгээд торон загварынхаа энэ зэргийг нь тийм тоонхыг нь өөрчлөлт өгчхөр энэний одоо шивүү байдал нь өөрчлөгддөг гэсэн үг. Одоо жишээ нь нэг хэдүүл нэг ялгаатай байдаг харав болгоод өгчил surf tab нэг тий. За бас surf tab 2 гэдэг юм бол одоо эсрэг чиглэлийн тийм ээ. Одоо энэ бас 50 байгаа юм бол энийг нэдүүлээ. За 30 болгоод үзье тий. За ингээд хараа. Дахиад сайн командуудаа идэвхжүүлээд үзье. За хэдүүлээ нөгөө тий эргэлтийн зөвхөн сонголоо. За axis-а сонгоод өглөө. За эхлэх үнцэг нь тэгээрээ байг. За бүтэн эргэлдэх үнцэг нь 360 юм уу хит ингээл асуугаад байгаа байхгүй тий. За хэдүүлээ тэгэл одоо энд хит ч гэж өгч болно. За 360 тий бүтэн эргэлтний бод. Одоо ингээ харахаар чи нэг юм чинь одоо яаж юм. Нэг юм тий шивүү байдал нь багасчаар чи нэг юм харж байна тий. Өөр хэлбэл юм торон завар чи нэг юм хол алхсан байдалтай гарч ирж байгааг харж байгаа. За одоо дахиад хэдүүлээ тэгвэл энэ хараа. Рол дээр үзье. Рол service. За энэ дээр тийм баад ийм шигүү байдал нь алдагдаад эхэлж байгаа. За хэдүүлээ энийг үзье. За энэ дээр бол эхлээд flat зааж өгөөд за чиглэлээ заагаад өгөл. За нэг ийм хаж юм тийм. Ийм харцаар юм болоод гараад ирлээ. За хэдүүлээ энэ одоо битүү хүрээгээр хүрээлэгдсэн энэ одоо ийм үсгээ заагаад. За ингээд ер нь бол энэ шивүү байдал нь одоо өөрчлөгдөж байна гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ эндээс хараад үзье л да VS гэж байгаа. Одоо энэ харж шít. Шивүү байдал нь өөрчлөгдсөн байгаа биз. За одоо энийг тэгвэл бид нар бас нэг яах вэ гэхээр энэ жоохон мүлээл гэж бас болдог. За мүлээлэхтэй яах вэ гэхээр нөгөө smooth more гэдэг smooth more гэдэг одоо энэ зэргийг мүлээлэх зэргийг ингэ нэмэд өгчдөг гэсэн. Харж байна үү? Нилээн мүлгэр болсон байгаа. За энийг бас сонгож smooth more хийгээд үзье. Нараа нилээн мүлээгээд ирчээд харж байна. За энийг сонгожоод бас харъя. Одоо илүү нөгөө нэг энэ рүү төхөж очиж шүү дээ. За энийг мөн адилхан. Тэгэхээр илүү яг нэг тэр цагныхаа дагуу мүлээж ирж байгаа нь харагдчихээн. Ингээд мэдээж багасгах юм бол яг эсэргээрээ гэсэн шүү дээ. Энээс илүү одоо багасж болохгүй нэ гэдэг алдаа зааж орж ирж тий. За хэдүүлээ тэгээд Wi-Fi маань хараад үзэхээр нөгөө одоо нөгөө шигүү байдал маань хэвээрээ хэрнэ smooth болсон байгаа бол харж байна. За энэ дээр одоо өөр ямар өөрчлөлтүүд орж болдог вэ гэхлээр face дээр одоо өөрчлөлт орж болно. Би жишээ нь тий энэ одоо энэ ч одоо зөндөө олон одоо ширхэг хэсэг одоо яг энэ тийм ээ гадруугийн чинь хан face хэсгүүд маань бүгд ийм шигүү одоо энэ хэд маань ширхэгчлэн бас сонгогдож болдог. За тэгэхээр энэ selection хэсгээс бид нар одоо яах вэ гэхлээр тий одоо энд юу гэж штэ орон цэгийг
өөрчлөлт тий орон зэг дээр өөрчлөлт оруулах юм. Ирэмгийг нь засах юм тий. Эсвэл одоо face дээр өөрчлөлт оруулах юм гэдэг тий. Одоо юм биш тий. За тэгэхээр өмнөх одоо хатуу бид чинь ямар байдлаар үүссэн байсан гэдгийг бас ингэ харж болдог байх нь шүү дээ гэх мэтчлэн. За тэгвэл хэдүүлээ face гэж сонгоод үгүй. Тэгэхээр энэ face-ийг сонгоход бэлэн болж шүү дээ. Одоо энэ face сонгогдчихлоо. Бас энэ face. За ингээд айлыг сонгож болно. За тэгэхээр тэр face хэсэг дээрээ одоо хаашаа гүдэлгэх юм уу, хонхойлох юм уу тий. Ингээд бид нар болоод эндээс засвар оруулаад ерөнхийдөө нэг тий хэлбэр галбар өөрчлөлттэй тийм одоо босоход төвхтэй тийм элементтэй дизайныг гаргаж байгаа юм бол тий. За дизайн гаргаж байгаа бол энэ дээр бол ингээд өөрчлөлтүүдийг оруулж болдог байх нь шүү дээ. За одоо ингээд хэдүүлээ харъя тий. Ингэсэн мөртлөө энэ чинь өөрөө харах юм бол бид чинь нэлээд одоо яг тэр харж байна тий. Тийм. Бид нар чи яг ийм ингэж одоо биетийг босгоход төвхтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээр зөвхөн мешийг ашиглаж ингэж өөрчлөлтийг оруулах боломжтой. За тэгэхээр тэр бол бид нар тэр selection хэсгээс бол бид нар зөвхөн face гэлтгүү одоо босод тийм ээ одоо гадаргуугийнхаа элементүүдийг сонгоод өгч бас болдог байх шүү гэдгийг анхаараарай гэсэн. За тэгээд өшөө бас бид нар тийм ээ энэ дээр харах юм бол биднэрт юу байгаа вэ гэвэл за өдөр энэ дээр ингээд за яг энэ өөрчлөхгүй байж харсан болно. За merge гэж юм тий. Тэгэхээр за тэгэхээр одоо ингээ харлаа шүү дээ. Бид тэр ингээ дөрвийн хоёр face сонгочоод тэрийг яг merge face хийгээд өгч болж байна тий. За бид мөн энэ дээр тийм ээ өөрчлөлт оруулж үзье. За зөвхөн одоо face гэхгүй ирмэг хэсэг дээр бас өөрчлөлт оруулж гэж тий. Энийг сонгоод эндээсээ одоо бас яг татаад сонгож өгдөг ч юм тий. За дээр мөн бид ямар нэгэн орон цэгүүд дээр өөрчлөлттэй бас авах гэж байна тий. Цаашаа хонхойлгодог ч. За ингээл иймэрхүү өөрчлөлтүүдийг ороод одоо өөрийнхөө зорилтод тэр өөрчлөлтийг оруулаад тэрэн дээрээ явах. Дараа нь энийг бит рүү шилжүүлж байна. За хэдүүлээ одоо нэг шилжүүлж үзье. Convert хийж үзье. За энийг solid болгох гэдэг solid. За одоо энэ бас solid болсон. За solid болчоор ялгааны юу гэхээр одоо энэ чинь юм торон загвар байна шүү дээ. Solid болчоор юм ч одоо ингээд face дээр өөрчлөлт загвар өөрчлөлт өгч болох болчих жоох байхгүй. За энийг хэдүүлээ surface болно. Surface. За тэгэхээр ийм маягаар бид нар яг үгээр mesh дээр ажиллаад өөрийн одоо хэрэгцээтэй загвараа тийм ээ загвар дизайн гаргаж болох юм байна. За тэгээд эндээс ерөнхийдөө ингээд бусад даалгавруудыг хийжсэнтэй адилхан тийм ээ энгийн гүйцэтгэлүүд байгаа даа учраас тийм ээ ойлгомжтой байсан бахаа гэж бодож байна. За амжилт хүсье.